сайн байсан уу? Намайг Гамболдоо өгтө Батуулга гэдэг. Тэгээд би одоо 36 настай. Тэгээд нэг хүүхд тахасаа нэг цуглаанд явсан. Тэгээд эснийг хүүхд тахта өглөөж авсан мөртлөө эснийг хаяад маш их буруу замаар явж байсан. Тэгээд хүүхд тахта болохоор манай тэрэвд би тийм цахтуу дөрөвт өссөн. Тэгээд манай тэнд дандаа жоохон боломжгүй хүмүүс их байдаг байсан. Тэгээд бид нэг хоол олж идэхийн тулд бид мод янз бүрийн нүүрс чулуу түүж зараад тэгээд мөнгө тэргээр ингээд хоолонд олж идэг байсан. Тэгээд миний хүүхэд нас нэг тиймэрхүү байсан. Тэгээд намайг жоохон байхад бас ээж аав юмнаас салж исэн. Тэгээд би аавгаа дагаад аавынхаа ээжинд очиод тэгээд тэнд очиод нэлээд хэцүү амьдралаар туулсан. Аав маань их жоохон тийм чанга хүн. Тэгээд зоддог, янз бүрийн хийдэг байсан. Тэгээд тэр үед нэг манай говтонд байсан Христ ах манай гэрт сайн мэдээ тарааж ирж байсан. Би тэр үед 9 настай байсан. Тэгээд тэрнээс хойш би эзнийг байгааг мэдээд байгаа мөртлөө эзэн надад туслаад байгаа мэдээд байгаа мөртлөө буруу замаар их явсан. Тэгээд ингээд хүүхд тахтаа ингээд модонд ингээд мод түүгээ явж хахад яагаад ч хин нэг надад тусалдаг байсан. Тэгээд тэрийг би одоо бодохоор Есүс Христ эзэн болов уу гэж боддог. Тэгээд хүүхд нас тэгэж өнгөрөөд тэгээ 17 нас хүртлээр би их зодоонуудын эдэг дээрлүүлэх дургу зодтолтдог арх таар суудаг тийм хүүхд байсан. Тэгээд тэр үед Есүс байсан цагтаад баригдаад явах болгондоо Есүсийг байгаа гэж мэдж залбирдаг байсан хүүхд тахтаа. Тэгээд 18 нас хүрээд би Солонгос руу 22 нас хүрээд би Солонгос руу явсан. Нэг ажил хийхээр тэгээд тэнд очиод амьдралаа дээшлүүлнэ гэж яваад тэгээд тэнд буруу замаар ахаа явсан. Буруу хүмүүстэй найзлаад их олон гим хийсэн. Арх дарс, шин шидийн казино тоглож тэгээд энэ тентхийн хүмүүс нээлж их цав бүчнөө мэж явж байгаа гимт тэрхт орооцолтоод тэгээд Солонгосын шоронд орж исэн. Тэгээд Солонгосын шоронд ороод Сувааны шорон гэдэг тип газар би бараг 6 сар болсон. Тэгээд цагаачлалын албаны шорон руу орчоод дамжиж явсараа бараг жил болсон байгаа Солонгосын. Тэгээд Монголд ирээд дэрчээд бас л буруу замаар явсан, арх уусан, зодоонууд хийсэн. Тэгэж явж байгаад би хоёр найзуудаа одоо миний үеийн найзууд бол бүгд үхээд байхгүй болцсон байгаа. Тэгээд зүрхэн зогссон, эсвэл архинаас сууж өгсөн хүмүүс их байгаа. Тийм болохоор одоо эзэн надад хайртай болохоор ингээд намайг энд ингэж байлгасаа гэж бодож байгаа. Тэгээ би Байкадад тааралцсан байгаа. Манай энэ цуглааны сайн мэдээ тараагчтай. Тэгээд Байка маань намайг цуглаанд очиж үйлчлж өгөөч гэж гуйсан. Тэгээ би тэр үед тамхитдаг, газ арх удаг, зодтолдог явсан. Тэгээ би энэ шинэ гол зуйл цуглаанд манаачаар ирж ажиллаж байсан байгаа. Тэгээ тэр үед би Библийн сургуульд орно гэж бодол байхгүйсэн. Тэр үед би ягаад ч юм ормоо санагч хэлсэн. Тэгэд ороод санагдав бэлтгэл хийж байхад миний дээдл ах маань өөд болсон. Тэгээ би тэр үед их хэцүү байсан. Их уйлсан. Тэгээд Бурхныг үзий ядчихсан гэж бодож байна. Та яагаад миний дандаа хайртай болгоно автын гэж хэлжсэн. Тэгээд байжгаад энэ нэг амьдрал маань одоо ингээд дууслаа гэж бодсон чинь манай дүүгийн маань нэг охин бас өгсөн өөд тос байгаа. Тэгээд би бас Бурхныг амар нэг үзэн ядаад ч юм уу жоохон гоо киноны гомдлсон л да Бурхантай. Тэгээд та яагаад ингээд тэр жоохон хөвгтүүд авч байгаа надаас гэдэг уйлж ирсэн. Ашигуулсан тэгээд Библийн сургуульд орох шийдвэр гаргаад орсон байгаа. Тэгээд Библийн сургуульд орсон шалтгаан нь болохоор би зүгээр л өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Энэ утгагүй санагдсан байхгүй юу?
өөрөө амиа оролдох гэж одоо олоод оролж байсан. Хөх гэж оролж байсан. Тэгээд амьдрал тутахгүй сагдаад харин бие сургуульд орох гэж шийдвэр гаргаад тэгээд орохыг шийдсэн. Тэгээд одоо болохоор бие сургуульд ороод аз жаргалтай байгаа. Олон зэрэг сурж байгаа. Тэгээд Эрдэнэ дэлгээр бол би сулд ороо нэгэн. Тийм болохоор бие сургуульд ороод их хэцүү зүйл их байгаа гэсэн би хичээж сурж байгаа. Тэгээд удаан тэтгэлгийн хүмүүстэй нэг тааралдаад намайг ингээд дэмжиж тусалж байгаад би маш их баярлж байгаа. Энэ хорвоод энэ намайг өдний хүртэл яг ингэ тусалж ирсэн хүмүүс байхгүй. Тэгээд аав ээж юм гэсэн одоо нэг тусалдгүй. Тэгээд ер нь аамын нүр намайг нэг жоохон амьдрал ингээд бүх хат одоо чи ингээд юу амьдрах юм ч утгагүй мотхгүй гэж үгээр дандаа иддэг тийм хүн байгаа даа. Тэгээд би сургуульд ороод маш их олон сайн хүнстэй уулзсан учраас маш аз жаргалтай. Тэгээд би өсөл мөрөөдөлтөй болж ирсэн. Би ингээд миний талант байдаг. Тэр талант нь болохоор бурхны магтаалын талант байдаг. Энэ бурхан надад энэ авьяасыг харамгүй гэсэн учраас энэгээрээ би нэг би том багуудыг тийм ядуу эсвэл тийм уналтанд орсон магтаалын багийг босгохыг хүсэж явдаг. Тэгээд бас Монгол улстай том хүн болгон сонсгууд саяар том магтаалын конференцийг өсдөг. Мөрөөддөг. Тэгээд одоо манай Монгол улсад маань тийм зүйл болж болохгүй учраас би тэрний төлөө залбирж байгаа. Тэгээд миний төлөө маш их хийж өгсөн та нарт баярлалаа. Тэгээд цаашдаа хичээгээд тэгтээ би үнгээ хэлэхэд тийм сайн ихтгэлтэй хүн биш байгаа. Би ингээд унж босч байдаг тийм хүн. Тийм учраас миний төлөө дандаа залбирж байгаарай гэж би хүсэж байна. Тэгээд цаашдаа сайн пастор болчоод та нартай би уулзаж тэгээд өөрөө би бурхны хүслийг та бүгдээ цуг хамтраад хийх хүсэж байгаа учраас та нар үргэлж надад тусалж байдгийг баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. 안녕하세요. 나트로가입니다. 내가 신학교에서 2학년 학생입니다. 저는 신학교 1학년 졸업했고 2학년 9월달에 2학년이 됩니다. 그리고 여기 특별히 신학업자 청단대 받으셨다 하죠. 저희 교회 온 지 한 2년 정도 지났습니다. 매년가 팀 сайн 팀 아주시대. 그렇게 뭐 똑똑하거나 그렇게 뭐 특별한 사람은 아니에요. 저기 손들어는 말. 저는 좀 부족한 사람이라고 생각합니다. 매년 신학업자 청단대를 학대를 도착하는. 저는 이제 교회에서 찬양팀에서 섬기고 있습니다. 대부분 내가 일가 접수될 때 양쪽으로 더 잘되었을 때 하나님께서 저에게 주신 큰 재능이 있다면 어떤 악기든지 악기를 다룰 수 있는 그런 능력을 저에게 주셨습니다. 어차피 수업 믿고 사습자를 못 믿었는데 저는 노트를 몰라요. 악보를 모르니까 그러나 듣고 그냥 바로 악기를 다룰 수 있습니다. 남자끼리 우리 저때 나만 더 어떤 것들이 다 가보셨어요. 무슨 시간이잖아. 예, 전 참 너무나 죄를 많이 지었고 정말 하나님 앞에 범죄한 자이지만 하나님께서 저를 사랑하시고 또 여러분들이 저를 특별히 무당 제단의 장학금 받을 수 있도록 기회를 주셔서 감사합니다. 미국 성우가 교수들이 학단이 가운데 버스학들이 또 나요 그랬을 때. 저는 이제 앞으로 신학 졸업하면 찬양팀들을 세우고 준비하는 그 가르치고 그런 하는 일에 주님이 저를 부르셨다고 생각합니다. 어떤 교회들마다 또 여러 사람들에게 찬양을 가르치고 악기를 가르치고
тэгээд миний том өрөөдөл тэр болохоор Монгол улстай талбай гэдэг талбай дээр маш том Магтаалын кампусыг хийх хүсдэг. 앞으로 저희 소원이 있다면 저기 지리산 광장에서 큰 청년 축제를 제가 앞으로 하고 싶은 게 소원입니다. Манай Монгол улсыг зориод ирсэн бидний бас тоо бидний дандаа тусал дэмжин сар болох бидний өгч байдаг. Танаас баярлалаа гэж хэлмээрнэ. 먼 곳에서 저희들 생각하셔서 이곳에 와주신 도담 재단분들에게 감사를 드립니다. 더 거의